сайн байцгаана уу? Хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрөөс эхлэн хүргэдэг онлайн нэвтрүүлгийн ээлжтэйгээр та бүхэнд хүргэх бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрийн төд тэргүүн гүйцэтгэх захирал зориг удирдах зөвлөлийн гишүүн чин зэрэгнэр оролцож байна. За миний бие бол хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн Бат Ялд байна. За бид гурав бол онлайн нэвтрүүлэг зохион байгуулад хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөрийн хийж байгаа үйл ажиллагаа одоо хэтийн зорилго чиглэлийн талаар бас олон нийтэд бодит мэдээллийг өгөх зорилгоор нэвтрүүлгийг эхлэн хүргэдэг. Манай нэвтрүүлэгт бол та бүхэн анзарч байгаа бах бид бол тодорхой тухайлсан хөтлөгч байхгүй. Бид өөрсдөө ээлжлээд одоо сэдвүүдээ сонгоод та бүхэнд ярилцлагыг хүргэж байгаа. Мөн одоо манай удирдах зөвлөлийн гишүүд мөн ээлжлэн та бүхэнд өөрсдөө хийж байгаа үйл ажиллагаа одоо хариуцсан ажил чиглэлийнхаа талаар бол тодорхой мэдээллийг бол 7 хоног тутамд хүргэж явах юм аа. Тэгээд юуны өмнө та бүхэн нэг өдрийн мэдээг өгье. За тэг хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрөөс бол бид өнгөрсөн хугацаанд бол ийм нэгдлийг уриалан дуудаад ялангуяа ерөнхий нийгмийн байгууллагуудыг нэгтгэхэд хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөр байгуулсан тийм ээ. Тэгэхээр одоо бас бид төрийн албах хаагчд ялангуяа төрийн албах хаагчдын сахилах хариуцлагын талаар бол нэлээд асуудлыг хөндөж тавьдаг тийм ээ. Энэ ажлын хүрээнд бид нар хувилдаа нэмэгдүүлэг гаргасан байна. Та хувилдаа нэмэгдүүлэхин талаар онлайн үзэгчдэд одоо тодорхой мэдээлэл өгөх. За баярлалаа. Тэгэд энэ манай энэ хувилдааны мэдүүлэг маань одоо ойлголттой тэмцэх газраас гаргадаг хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй ижил төстэй өвтөр боловч арай илүү дэлгэрэнгүй тухайн хүний өөрөө одоо ард түмнийхээ өмнө үннээ илчлэх одоо магадгүй өөрт нь эргээд зээ нэгэн зэг төр иргэсэн байхад уучлал өршөөл үзүүлэх тийм баримт болно гэдэгт бид итгэж байгаа. Тэгээд бидний хамгийн анхны хүсэлтийг улсын хурлын гишүүнээс Дэмбэрэл хүлээж авсан. Тэгээд Дэмбэрэл гишүүн маань надад ямар ч үсэн 72 цагийн хугацаанд одоо бүгэлж буцаагаад төс хариугаас өгөх болно гэж амласан байгаа. Тэгээд одоо энэ амлалтыг бид хүлээх бол дараагийн хүн маань одоо Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэл хотын маань одоо дарга Эрдэнийн Батуул маань байгаа. Эрдэнийн Батуул даргыг бас үлгэр жишээ болоод бас нэг шудраг ардчлалын төлөө ам биеийг үл айхан тэмцсэн Монгол улсын баатар болтлоо одоо цоллож шагнагдсан те энэ сайхан хүн маань одоо бас үнийн шударгаар хувилдааны мэдээлэл бас бүгэлж бидэнд бас өгнө гэдэгт бас найдаж байгаа. Тэгээд одоо дараагийн төрийн албаа хаагчдыг одоо бид та бүхэнд те энэ нэвтрүүлгээрээ онлайн нэвтрүүлгээрээ хэн нь юу гэж бүгэлсэн байна. Хэн нь яг үнэн зөв юм хэлж чадчих. Хэн нь өөрийгөө яг Монгол улсын иргэн хүний төлөө юуны төлөө тангараг өргөсөн хүн гэдгээ нотлох одоо энэ боломж болох хувилдааны мэдүүлгийг бүгэлж өгч үлгэр жишээ болно гэдэгт итгэж байгаа шүү дээ. За чинь зөв хувилдааны мэдүүлэг ямар бүтцтэй вэ? Ямар хэдэн хэсэгт хуваагдаж байна? Ямар асуултууд одоо мэдүүлэг бүлэгчээс асууж байгаа. Тэ хувилдааны мэдүүлэг маань үндсэн 3 бүлэгтэй. Нэгдүгээрт нь бол хувь хүн өөрийн мэдээлэл гаргасан. Хоёрдугаарт нь одоо тэр хүн хувилдаанд оролцохоос өмнө одоо тэр хэдэн хамаатан найз нөхөд бол улс төр бизнесийн байгууллагууд байгаа вэ гэдэг тоогоо бидэнд өгч байгаа. Тэгээ 3 дугаар хэсэгт нь болохоор тухайлсан 3 асуулт байгаа. Улс төрийн хувилдаанд оролцсон уу? Эдийн засгийн хувилдаанд оролцсон уу? Мөн төрийн хувилдаанд оролцсон уу гэсэн 3 асуултанд үндсэндээ хариулаад бүтлэгдэх ёстой байна. Тусдаа бас жижиг асуултуудтай тийм байна. Тэгээ ер нь манай үзэгчдэд хандаад хэлэхэд бас энэ хувилдаан гэдэг үгээ бид нэр тодтогч ярих хэрэгтэй байна тийм ээ. Хувилдаан гэдэг. За тэгэхээр хувилдаан гэдэг үг маань эсрэг утгатай үг. Сөрөг утгатай. Тэгэхээр хувилдаан бол сайн тал муу тал гэж ярихаас илүү энэ угаасаа сөрөг утгатай үг учраас өөр одоо хамтын ажиллагаа гэдэг үгээр хурлуулж байна. Хамтын ажиллагаагаар хийж одоо их орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна гэж ярьж байна. Хувилдаан гэдэг үг бол ерөөсөө
одоо муу талын баатар гэдэг шиг муу гэж. Энэ үгийг одоо жишээлбэл энэ хэвлэл мэдээллийн ялангуяа одоо нэг хаалтын гэрээ гэдэг юм байна. Жишээлбэл ил одоо үзэгдэх одоо байдал нь болохоор хамтран ажиллах гэрээ гэдэг юм шүү дээ. Тэгээд цаанаа болохоор 70 дутаг илэрхийлээд 70 дутгаа одоо жишээлбэл баталгаажуулсан тийм гэрээ гэдгийг бийж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ жишээлбэл хойволдоод тий одоо жишээлбэл хоорондоо өгсөн тохиролцоод тодорхой нөхцөлийг хоорондоо ямар ч л энэ хоёр этгээдийн хооронд харилцаа үүссэн байна гэдэг нотлоод энийг ил хэлбэрээр болгочдөг ч юм уу тий. Өөрөөр хэлбэл нэг 70 ертөнцид болоод байгаа одоо бусдаа мэдэгдэхгүйгээр хийгээд байгаа одоо үйл ажиллагааг л одоо хойволдох гэж хэлээд байна тийм үү. Бас тийм байж болох. Хууль тэр одоо жишээ нь хамтран ажиллах гэрээ гэдэг нэг хамтран ажиллагааны гэрээч гэдэг юм уу, хамтран ажиллах гэрээч гэдэг юм. Тэр юм маань эргээд нууцын гэрээ гэдэг нэрийн дор одоо хуульдааны гэрэл гэдэг нь одоо цаад утгаараа нэрлэгдэхэр болсон тийм л гэрээ болчиход байгаа юм л да. Жишээ нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагатай Алтан засгийн газар гэхэд нэг хамтран ажиллах гэрээ байгуулсан байна л да. Тэгээд тэн дээр бол 3 дахь этгээдэд одоо хоёр тал нэгнийхээ зөвшөөрлгүйгээр 3 дахь этгээдэд мэдээллийг гаргахгүй гэсэн нэг тийм заалт байсан баха тийм. Тэр чинь л одоо хууль тал бол гэж тийм. Энэ бол хуульдааны нэг гэсэндээ боловсон хэлбэр юм уу да. Тэг энийг яагаад тэр заавалч хэвлэл мэдээллийн байгууллагыг үнжилж авч нэг хитэн сасаар худалдаж авахын тулд. Тэгэхээр хуульдааны мэдээлэлтэр бол бизнесийн хуульдаан тийм үү. Өөрөөр хэлбэл одоо шудраг хөрсөлтөнд хэрэглэгчийн төлөө газар бол одоо бизнесийн хуульдааны эсрэг дэмжиж шүү дээ тийм ээ. Одоо бизнес эрхэлж байгаа томоохон компанид өгсөн хуульдаад үнэ өсгөгчдөг ч юм тийм. За өөр одоо тендер сонгон шалгаруул одоо том эдийн засгийн хөрөнгө мөнгө эргэлддэг тийм ээ. Том төслүүд дээр жишээл одоо тендерийг одоо хуульдаад авдаг тийм ээ. Энэ одоо эрх мэдлийн хуульдаан болох юм. Тэгээ төрийн одоо сонгон шалгаруулалт хийх хэрэг бүхий төрийн албаа байх чинь эрх мэдлээ ашиглаад бусдад одоо давуу байдал болгоод хуульдааных нь одоо зүйл нь болохоор нөгөө мөнгө авилга хийх бол тийм. Нөгөө этгээдэд нь болохоор давуу байдал. Яг адилхан хоёр бизнес эрхлэгч компани байлаа гэтэл тийм ээ. Хин одоо зохион байгуулагчдад хуульдаж одоо нөлөөлж чадсан нь жишээлбэл илүү давуу боломж авч байгаа юм тийм. Одоо сонгуулийн хуульд ингээд улс төрийн хуульд улс төрийн намууд одоо жишээлбэл сонгуулийн ажилтнуудыг өөрийнхөө одоо мэдлэлд байх. Одоо би бол одоо сонгуулийн ерхий ороо байгуулж байгаа зарчим бол өөрөө хуульдааны сонгодог хэлбэр гэж би хараад байгаа байхгүй. Жишээлбэл одоо улсын хурал суудалтай намууд нь жишээлбэл тэр сонгуулийн ерхий орооны 11 гишүүн байлаа гэхэд л одоо нэрх барьж байгаа нам нь 4-ийн одоо дараагийнх нь нам нь одоо 4-ийн тэгээд одоо 3 дахь нам нь 2 нөгөө нэг одоо муу жижиг нам гэдэг нэг хүнийг ч юм уу ингээд томилоод 11 хүн бүрэлддэг тийм ээ. Энээс нь бол хоёр том нам нь хувилдсан тохиолдол жишээлбэл тухайн хоёр намаас өөр сонголт байхгүй сонгуулийн үйл ажиллагааны хүртэл ингээд шудраг бас одоо явагдах иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа хөөх тийм. Тэгэхээр энэ дээр одоо энэ хувилдаан ч одоо ер нь сайн зүйл байгаад байна уу муу зүйл байгаад гэдэг талаар үзэгчдэд бас тодорхой ойлголт өгөх. Тэгээ манай санаачлаад гаргаж байгаа хуульдааны мэдүүлэгт маань ийм асуулт байдیں۔ Танай хамаатан садан найз нөхөд одоо яг тэр таны эрхэлж байгаа тэр албан тушаалын ойр хавьд ажиллаж байна уу? Одоо нэг өсөндөө хамаатан садан чинь нөгөө тендерийн хороонд ч юм уу эсвэл нөгөө сангийн яамны одоо яг тэр хөрөнгө дээр сууж байгаа хүн байна уу? Эрх мэдэл олгож байгаа хүн байна уу? Энэ асуултууд бас байгаа. Тэгэхээр энэ асуултанд хариулснараа нөгөө хүн маань хуульдаанд би оролцоогүй гэдгийг батлан илэрхийлж байгаа бас нэг хэлбэртэй. Одоо зарим нэг юм ингээ харж байхад худалдаа авах газарт нэг хамаатан ажилт хийдэг, сангийн хаамд нэг хамаатан ажилт хийдэг. Тендер төсөлдөж байгаа нэг компани бас нэг хамаатныхан компани авчиж байна. Энэ бол ерөөсөө хуульдааны бүр цонхтой жишээ байна. Ерөнхий сайдын үед л одоо хамгийн тус илэрлээ шүү дээ. Дэнзэн гэж нэг тийм гой боо компани тэгэхээр энэ хамаатан садан охин нь хамаатных нь охин түүний суулгаж дэнзэнгийн ихнэр байсан баха тий.
хамаатан тийм. тий хамаатан тий. Тэгээд алтан ерөнхий сайд маань хоёр залуу хүн уулзаал үзгээл тийм. Заал үз яагаал үзсэн. Тэгээд ясамд 4.5 тэрбум төгрөг Монгол улсын төсвөөс гаргуулж авч чадсан. Энэ бол маш том бас шүүхийн шийдвэр нь гарсны дараахан маргааш нэглэв. Одоо гэхдээ энэ ер нь албан тушаалын одоо албан тушаалын маш олон хэрэгүүд байна л да одоо шийдэгддэг. А шийдэгдэт байгаа хэрэгүүдийг харахлаар л одоо шил мятын хэрэг гэж аваад үзлээ орхны ихнэр гэл ингээд холбоотой явчихдаг тийм. Тэгснээл одоо нөгөө ганцхан хэрэг гэл тэгэхэд ч одоо тэр нөгөө нүүрсний түгээлтийн компани гэхэд хүргэн жилүү хэн жилүү бас ингээд хамаатан садан тийм. Тэгээд дээрээс нь одоо би өөрөө яг ингээд амьдрал дээр ингээд шүүхийн анхан шатны шүүхтэн жишээлбэл одоо нэг хүүхэд нь ээждэг. Дээрчднийхэн шүүхт нь ээж нь ингээд шүүгээр ээждэг.